Сайн байцгаана уу? 3-3 шгшээгийн тамирчин Ариун Цэцэг байна. Бэлэнг аймаг Мандас суманд төрж өссөн. Тэгээд багасаа гадаа гудамжинд сакс тоглоод тэгээ нөгөө нэг дайрны гадаа шийднүүд дээр амар их тоглолт ах нартай. Манай гинт ирдэг байхгүй надраа залгаад тэгээд ингээд манайх нөгөө нэг талбай хийж байгаа 3-3-ын талбай гинэ талбай хийж байгаа маа гэ та хэд ингээ ирээ нээлтэнд ирээч гэж хэлээ. Тэгээд дээрээс нь гол нөгөө тэр талбайг манай хариуц хийж байгаа нь хамгийн гоё зүйл байгаа байхгүй. Тэгээд тэрэндээ ингээд хүрээ тэрээ нээлтэн дээр оролцоод өгөөч гэж хэлчихсэн. Тэгээд юу гэж аавынхаа хэлсэн үгийг чадахгүй ингэхгүй гэж чадахгүй угаасаа окей би очиа бид багаар очих гэж хичээнэ. Тэгээд багийнхантайгаа ярилцаад очино гэж хэлсэн байгаа. Зүү ороод очихдаа маш баяртай байна те. Намайг очиход тэнгэр агаанчсан гоё байдаг. Тэгээ хайрхан ялангуяа зүү орынхаа ширхэнцэг хайрхан дээр очих хамгийн дуртай байдаг аа. Улаанбаатар төмөр зам зүүн хараад хачааны Вогонцорын депогийн үеийг хурц сагсан мөнгөний далбааны элдэн ажиллагаа Монгол улсын шинэхэн гавьтууд маань хүрэлцэн ирж байна. Баярлалаа тав. Өнөөдөр ийм гоё 3-3-ын талбайд нээлтэнд оролцож байгаа даа. Дээрээс нь миний нэрэмжид болж байгаа даа маш их баяртай байна. Тэгээд ийм гоё талбайг хийж гүйцэтгэсэн Вогон депогийнхаа хамт олон болон тэгээ гар бие оролцсон аавдаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. 5 удаа оруулах юм бол аавд нь 5 өдрийн цалинтай шилдэг. Олох юм байна. За тэгээд шидэлт гол болгоны тоогоор цалинтай шилдэг гэж бодох юм. За тэгэхээр хариуц зэстэй бомбог үгүй. Нэргөө ах болон Дамтан долгор хичээхээ урилгаар ирсэн. Тэгээд сэтгэл маш өндөр байна. Тэгээд Ариуко маань ч гэсэндээ өөрийн гэсэндээ ингээд талбайтай болж байна. Тэгээд сэтгэл маш өндөр байна. Хүүхэд залуучуудад цагсан бөмбөгөөр хичээлэх хүсэл зорилго ирмэлцэл их нэмэгдсэн байх гэж найдаж байна. Тэгээд дээрээс нь одоо ингээд бэлтгэл хийх, тоглох ингээд талбай нь бэлэн болж байгаа бас их таатай. Маш сагуу тэмцээлүүдийн дараа эх орондоо ирээд ингээд явж байна та бүхэн. Хүмүүс яаж хүлээж авч байна? Ямар санагдаж байна? Хүмүүс хүлээж авч байгаа сэтгэл маш гоё байгаа. Тэгээд үнэхээр их таалагдж байгаа. За миний хувьд нь ялгаагүй Нэргөө ах Дамтан долгор хичээхийнхэн ер нь жил болгон ингээд 100 хараад ирдэг бид нар ингээд 100-ны хугацаанд ингээд айгу завгүй байдаг. Тэгээ нэг 2 хоногийн амралт ч юм уу тэр хугацаанд таарахаараа гялс хүрээ дээрээ нэг сайхан амраад аваа гэ бид нарыг яг ирэх болгонд ихлүүлдэг. Тэгээ тийм болохоор 100 хараа энэ нутагт ч бас ер нь бол их хайртай, дуртай. Тэгээ биднээсэнд айгу гоё хүлээж авдаг. Тэгээд өнөөдөр ч гэсэн энэхүү үйл ажиллагаанд бас ингээд оролцоод Ариун Цэцгийн нэрэмжит талбай дээр бас ингээд хамтдаа нээлтийг нэгээд ээж байгаад ингээд найзаараа бас маш их бахархаж байна. Тэгээд гэр бүлээр нас бахархаж байна. Тэгээд та нарт бас энэ ингэж хөдөлмөрийг үнэлээд ингээд талбай бас ингээд нэртэн өгж байгаа бас баярлж байна. Бид энэхүү талбайгаа бас хамт олноороо өнгөрсөн 1 сар гаруй хугацаанд бас хийгээд бүтээн байгуулад за бас Мандас сумын хөвгт болох Ариун Цэцгийн нэрэмжит болгоод ингээд цаашид ингээд бас үйл ажиллагааг авч явахаар ингээд төлөвлөсөн байж байгаа. За ингээд одоо Жилэнгийн аймгийн Мандас суманда за төмөр замшидтай 100-аар Вогон депогийнхан бас залуучууд хүүхдүүдэд бас ирээдүйд бас энэ спортоор хичээлдээ амжилтанд хүрээсэй гэж бас хүсээд энэхүү талбайгаа өнөөдөр сайхан нээж байна.